2013 оны зуны сүүлчийн өдрүүд. Инчон хотын Мижухол дүүрэг тухайн үед Намгү гэж нэрлэгддэг байсан энэ бүс хуучин орон сууц жижиг заах сургууль эмнэлгүүд холилдсон жирийн айлуудын амьдрал жигдхэн үргэлжилдэг дүүрэг байлаа. Энэ дүүрэгт 50 настай Ким Мэ Сүк амьдарч байлаа. Тэр бол ганцаараа 2 хүүгээ өсгсөн нөхрөө эрт алдсан бэлэвсэн эмэгтэй. Амьдрал нь баян тансаг бичгэлээ хүүхдүүдэд өсгөхгүй дутаахгүй гэсэн энгийн мөрөөдлөөр амьдарч ирсэн нэг. Түүний том хүү Жон Хвасок тухайн үед 33 настай байв. Тогтмол ажил эрхэлдэггүй, бусдын нүдэнд идэвхгүй дууцсантай харагддагч бодитоороо ээжтэйгээ хамгийн ойр байсан хүн. Ээжтэйгээ нэг гэрт амьдарч дэлгүүр явах эмнэлэгт үзүүлэх, бичиг баримт бүрдүүлэх зэрэг ахуйн бүх ажлыг хамтдаа хийдэг байж. Хөршүүдийн хийснээр Хвасок бараг өдөр бүр ээжийнхэн дэргэд байсан. Хааныг тийш удаан явж алга болдоггүй, архитарсан дуралдаггүй, зөрчилтэй хүн биш байлаа. Харин баг хүү Жон Ёнсок тухайн үед 29 настай. Ахасаа эсрэг амьдралын замналтай. Ээжийнхээ гэрээс эрт гарч гэрлээд тустай амьдарч байв. Гаднаас нь харахад жирийн залуу гэр бүл, гэвч дотоод амьдрал нь тогтвортой биш байсан. Тогтсон ажилгүй хаяа quick service буюу хүргэлтийн ажил хийж тогтмол бус орлоготой. Сарын орлого нь сайн үедээ 2-3 сая вон хүрдэгч тогтвортой биш байсан. 2013 оны 8 дугаар сарын 13-ны орой. Энэ өдрөөс хойш Ким Мэ Сүк болон түүний том хүү Жон Хвасок хоёртой хинч холбоо барих боломжгүй болов. Гар утас нь унтарсан мессеж нь хариу ирэхгүй. Хөршүүдийн хувьд энэ нь эхэндээ тиймч гайхмаар санагдаагүй. Ээж хүү хоёр хамтдаа хамаатны дооцсон байж магадгүй, эсвэл хаа нэг тийш яваад ирэх байх гэж бодсон байдаг. Гэвч хэд хоног өнгөрөхөд байдал хачирхалтай болж эхэллээ. Ээж нь байн гочдог зах дээрээ үзэгдэхэ болж том хүн орон сууцны орцонд байнга таралддаг байсан ч сураггүй. Гэрийн хаалга түгжээтэй дотор нь зөрчилдөөн тэмцэл болсон шинж огт байхгүй. Яг л хоёр хүн чимээгүйхэн уурссан мэт. 8 дугаар сарын 16-нд алга болсноос 3 хоногийн дараа баг хүү Жон Ёнсок цагдаад очиж мэдээлэл өгчээ. Гэхдээ түүний өгсөн мэдүүлэг мөрдөгчдийг анханасаа түгшээсэн. Тэр ээж маань алга болчихлоо гэж хэлсэн ч ахыхаа талаар ганц ч үг дурдаагүй. Хамт амьдарч байсан хоёр хүн нэгэн зэрэг алга болсныг мэдэж байсан атлаа зөвхөн ээжийг л алга болсон гэж мэдээлсэн нь жирийн алдаа мэт боловч мэрэгжлийн мөрдөгчдийн хувьд жижиг дохио биш байв. Цагдаа нарын хувьд эхний шатанд энэ хэргийг энгийн сураггүй алга бололт гэж ангилав. Тэд бол насанд хүрсэн хүмүүс хүчээр авч явсан уулмөр байхгүй. Гэмт хэрэг үлдэгдсэнгийх тодорхой шинж тэмдэггүй. Гэхдээ гэр бүлийн харилцааг шалгаж эхлэхэд нэг нэгээрээ илэрхгүй мэдээллүүд гарч эхэлсэн байдаг. Мөрдөн шалгах явцад ил болсон хамгийн ихний баримт бол баг хүү Жон Ёнсокийн санхүүгийн байдал байв. Тэр мөрийтэй тоглоомд орж ойролцоогоор 80 сая воны өрөнд ороод байж, зарим зээлийг хууль бус замаар заримыг нь хувийн зээл хэлбэрээр авсан нь тогтоогдов. Өрөө дарж чадахгүй дарамтанд орсон залуу эрэгтэй. Энэ бол гэр бүлийн доторх ноцтой гэмт хэргийн сонгодог эрсдэлт зураглал байлаа. Цагдаа нар баг хүүг анханасаа баривчлаагүй, учир нь нотлох баримт хангалтгүй. Гэхдээ түүнийг анхны гол сэжигтэн болгон тэмдэглэв. Учир нь ээж ах хоёр нь алга болсон, харин санхүүгийн хувьд хамгийн хүнд байдалд орсон нь тэр байв. Гэвч тэр үед хинж энэ хэрэг энгийн алга болсон хэрэг биш, хоёр хүний амнаас гэр бүлийн доторх итгэл, шунал, айдас, хяналтаас гарсан харилцааны төгсгөл болохыг төсөөлөөгүй байлаа. Инчоны нэгэн жирийн орон сууцнаас эхэлсэн энэ чимээгүй алга бололт удалгүй бүгд найрамдах Солонгос улсын нийгмийг донсолгосон хамгийн харгас, хамгийн маргаантай гэр бүлийн аллагын нэг болон хувирна гэж хинж мэдээгүй. Баг хүү Жон Ёнсокийн амьдралын хамгийн том өөрчлөлт бол гэрлэлт байлаа. Түүний эхнэр Ким тухайн үед 30 орчим настай эмэгтэй байсан. Танилуудын дурсамжид Ким нь яриасаг, нээлттэй, өөрийгөө илэрхийлэхдээ зоригтой, хүссэнээ шууд хилдэг нэгэн гэж дүрслэгддэг. Харин нөхөр Жон Ёнсок нь үүнээс төсөөр дуу цөнтэй, айлваад эргэлздэг, шийдвэр гаргахаас зайлсхийдэг хүн байсан. Энэ ялгаа тэдний харилцаанд аажмаар тэнцвэргүй бүтэц үүсгэв. Ярих хүн нь эхнэр, зөвшөөрөх хүн нь нөхөр болж хувирсан юм. Гэрэлсний дараах эхний жилүүдэд тэд гаднаас нь харахад жирийн залуу хос байлаа. Гэвч санхүүгийн бодит байдал тун удалгүй тэднийг шахаж эхэлсэн юм. Жон Ёнсок тогтсон ажилгүй хүргэлтийн ажлаар сард 2-3 сая воны орлого олдогч энэ нь тогтворгүй. Харин эхнэр Ким илүү их хүсдэг, илүү хурдан амьдрахыг мөрөөддөг байв. Танилуудыг хэлснээр тэр үргэлж бид ингэж амьдарч болохгүй гэж ярьдаг байсан гэдэг.
Харин тэдний амьдралд аврал мэт орж ирсэн зүйл нь ээжийнх нь өгсөн 100 сая воны байр байлаа. Кимээс үг хүүгийнхээ гэр бүл тусна гэж бодож өгсөн энэ байр удалгүй дарамтын их сурвалж болсон байдаг. Тэд байрыг барьцаалж зээл авсан, зээлээ дарахын тулд дахин зээл. Энэ бүхний дунд мөрөөдө тоглоом орж ирсэн байдаг. Эхэндээ нөхөр нь ганцаараа зээл тавьсан мэт харагдаж байсан ч мөрдийн шалгалтын явцад эхнэр нь энэ сонголтыг мэдэж байсан, бүр дэмжиж байсан байж болзошгүй нөхцлүүд илэрсэн байдаг. Өөр 80 сая воныг давсан үед тэдний ярианы өнгө өөрчлөгдөж, эхний үед ээжээс нь төрөл мөнгө хэрэгтэй гэдэг байсан бол дараа нь яагаад ээж чинь бидэнд туслахгүй байна? Яагаад бүх юм ах дээр чинь төвлөрөөд байна гэсэн үгс байнга давтагдах болжээ. Кимээс үг том хүү Жонхва Сокийг хамт амьдарч асарж байгааг нь харгалзан үзэж хөрөнгийн асуудалд болгоомжтой ханддаг байсан. Энэ нь баг хүүгийн эхнэр Кимийн хувьд шудраг бус мэт санагдаж эхэлжээ. Энэ үед эхнэрийн үг санаачлага илүү тодорхой хэлбэрт орж ирдэг. Ээжийнх нь хувийн тамга бичиг баримт нэр шилжүүлэх тухай яриа жирийн ховжи бус бодит төлөвлөгөө шиг сонсогдож эхэллээ. Эхнэр Ким эдгээрийг хууль зүйн талаас нь харж болох эсхийг биш яаж хийхийг асууж байв. Харин нөхөр нь эдгээр ярианд эсэргүүцгээс илүүтэй айж эргэлзэж гихтээ зогсоож чаддаггүй байсан. Тэд ээжийнхээ гэрт илүү ойр орхон очдог болов. Заримдаа зүгээр уулзах нэрээр, заримдаа бичиг баримтыг шалгах шаардлагатай. Кимээс хүү бэр хоёрынхон энэ өөрчлөлтийг анзаарч байсан ч тодорхой аюул гэж төсөөлөөгүй. Харин том хүү Жонхва Сок бол октор ертөнцид байлаа. Тэр 33 настай ээжийнхэн өдөр тутмын амьдралыг хариуцаж гэрийн аж ахуйн эмчилгээ, санхүүгийн бичиг баримтыг хамт хөдөлдөг. Дуугүйч найдвартай хүү байсан юм. Түүний байгаа байдал баг хүүгийн гэр бүлийн хувьд нэг ёсны шийдэгдэх ёстой асуудал мэт харагдаж ихэсэн нь хамгийн аимшигтай дохио байлаа. Энэ бүх хугацаанд Жон Ёнсок дотроо тасралтгүй хоёрдмал байдалд оршиж байв. Нэг талд нь ээж ах нэгэд халдах аргагүй ёс суртах. Нөгөө талд нь эхнэр өр дарамт маргаашийн айдас. Харин эхнэр Кимийн хувьд илүү шулуун байв. Түүний хувьд одоогийн амьдралаа хүлээн зөвшөөрөх аргагүй, ямар ч үнээр хамаагүй өөрчлөх ёстой байдал болсон байлаа. 2013 оны зуны сүүл гэхэд энэ гэр бүлийн дотор аль хэдийн эвлэрэх боломж үгүй болсон байв. Ил хилээгүй уур давтагдсан гомдол, хяналтаас гарсан санхүү. Нэг хүний нөлөөндөө хэлбэрчсэн шийдвэрүүд энэ бүхэн аллагыг гинтийн биш, харин айжмаар ойртож ирсэн төгсгөл болгож хувиргасан юм. Инчоны нэгэн жирийн орон сууцанд амьдарч байсан их хүү хоёрын сүүлчийн орой ойртож байлаа. Харин тэр орой бол зүгээр нэг гэр бүлийн маргааны төгсгөл биш, харин хоёр хүний ам, нэг эмэгтэй нөлөө. Нэг эрэгтэй сул дорой зан чанар огт буцах боломжгүй цэгт хүрэх мөч байсан юм. 2013 оны 8 дугаар сар Инчонд ердийнхөрөө халуун чихтэй эхлэв. Гэхдээ баг хүү Жон Ёнсокийн хувьд энэ сар цаг хугацааны урсгал биш, харин дарамт шахалт улам нягтарч, амьсгалахтай ч хэцүү болж эхэлсэн үе байлаа. Өрнөгсөн дуудлагууд тасрахгүй, өглөөбөр уц дуурах болгонд нь зүрх нь хүчтэй зохилж, орой бүр маргааш яах вэ гэсэн асуулт толгоноос нь гарахгүй. Энэ үед эхнэр Ким илүү бодтой, илүү хатуу болж эхэлсэн байдаг. Тэр зүгээр гомдолж уурлахаа болж харин шийдэл ярьдаг болсон. Ярианы өнгө нь өөрчлөгдөж болохгүй гэдэг үг алга болж ингэх ёстой гэдэг өгүүлбэрүүд давмгайлж эхэлв. Ээжийнх нь тамга бичиг баримт нэр шилжүүлэх үл хөдлөх хөрөнгийн бүртгэл. Эдгээр үгс тэдний ярианд байнга давтагддаг болсон нь аль хэдийн хил хязгаарыг давсныг илтгэж байлаа. 7 дугаар сарын сүүлчээс эхлэн тэд ээжийнхээ гэрлүү ойр орхон очдог болсныг дээр дурдсан. Эхэндээ энгийн айлчлал шиг хоол идэх, ярилцах, том хүү Жонхва Соктой ийдгээр мэдлэх. Гэхдээ дотоод зорилго нь өөр байв. Эхнэр Кимийн хувьд хадам ихийн зан авир, гэрийн байршил, доторх зохион байгуулалт, бичиг баримт хадгалдаг газар зэргийг анзаарч эхэлсэн нь энэ бол зочлох биш, ажиглах айлчлалууд байлаа. Том хүү Жонхва Сок эдгээрийг анзаараагүй. Тэр 33 настай ээжийнхэн өдөр тутмын амьдралыг хариуцаж, энгийн амьдралаар амьдарч байсан нэг. Баг дүүн өрөнд орсон амьдрал нь хэцүү байгааг мэддэгч ээжигээ шахах, өмч хөрөнгийн асуудлаар дарамтлах ёсгүй гэж боддог байв. Тэр ээжтэй итгэдэг байсан. Ээж нь шудраг, альвааг цаг нь болоход шийднэ гэж итгэдэг байлаа. 8 дугаар сарын эхээр эхнэр Кимийн яриа шулуун болов. Тэр нөхрөөсөө одоо шийдэхгүй бол хизээч гарч чадахгүй гэж хэлдэг болсноор энэ үг Жон Ёнсокийн дотор байсан сул дорой аимхай талыг уламшихсан. Гарах гарцгүй мэдрэмж төрж байв. Тэр эхнэрийнхээ төлөвлөгөөг бүрэн ойлгож байсан уу гэдэг асуулт хожим маргаан дагуулна. Гэхдээ нэг зүйл тодорхой, тэр зогсоогоогүй. Аллагын өмнөх хэд хоногт тэд дэлгүүр орсон нь CCTV камерын бичлэгээр хожим тодорхой болсон байдаг.
Камерын өмнө бол энгийн нэгэн хос. Гэхдээ тэр дэлгүүрийн тавир дээр тавигдсан зүйлс жирийн биш байв. Саарал нааддаг тууз цайруулагч бодис нэг удаагийн бэлээ. Нөхөр заримыг нь барьж үзээд эргэлзэж буцааж тавьж байсан бол харин эхнэр нь доош сууж өөрөө сонгон авч байсан нь бичлэг тодорхой үлдсэн. Энэ бол эргэлзээ ба шийдлийн ялгаа байлаа. 8 дугаар сарын 13-ны өдөр ойртож байв. Тэр орой их том хүү хоёр гэртээ байлаа. Яг юу болсон тухай албан ёсны тайлбарууд хоорондоо зөрдөгч нэг зүйл маргаангүй байв. Тэр шөнө гэр бүлийн маргаан жирийн хэмжээнээс давсан. Ээжийнх нь эсэргүүцэл том хүүгийн оролцоо хуримтлагдсан уур айдас дарамт нэгэн зэрэг тэнд дэлбэрсэн. Их кимээ сүөх боомлогдож хөнөөгдсөн. Гар хөлийг нь саарал туузаар хүлж цогцыг нь авч гарсан нь тодорхой болсон. Энэ бол сандарлын дунд гарсан санамсаргүй үйлдэл биш, тодорхой хугацаанд үргэлжилсэн хүчирхийлэл байв. Том хүү Жон Хвасок үүний дараа амьд үлдэх боломжгүй байдалд орж мөн адил хөнөөгдсөн байв. Түүний цогцыг хожим хэсэглэн тасалсан байдалтай олсон нь энэ хэрэг энгийн нэг агшин зургийн аллага биш, харин дараагийн шатанд орсныг илтгэнэ. Ингэж тэр шин Инчоны нэгэн орон сууцанд хоёр хүн амьд тасарч нэг гэр бүлийн түүх энд дууслаа. Харин хэрэг нь дуусахгүй. Үүний дараа ихэлсэн зүйл бол улмыг арилгах, зайлуулах, нуун дарагдуулах урт зам байлаа. Жон Ёнсок их нэртэйгээ автомашинд цогцуудыг ачиж хотыг орхин хөдөлсөн байна. Камвон болон Ульжин. Эдгээр газрын нэрс тэр үед тэдний хувьд зүгээр л хол гэсэн утгатай байв. Замын туршид тэдний автомашины доод хэсэг хэд доош суусан байтал камерт үлдсэн байдаг. Тэд зогсож шатхуун авч хурдны замаар явсан. Эдгээр энгийн өдөр тутмын мэт дүр зургууд хожим мөрдөн шалгалтын гол зангилаа болсон юм. Тэд ээжийнхэн цогцыг Камва мужийн Жонсон хошууны уулны ойд хайсан байна. Гар хөлийг нь хүлээстэй бас цогцыг ганцаараа тэд үлдээсэн байв. Том хүүгийн цогцыг бүрч аимшигтайгаар хэсэглэн тасалж Ульжинд автозамын хажууд тараан хайжээ. Энэ бол зүгээр нэг нуух орлого биш, харин танигдах боломжийг үгүй хийх гэсэн санаархал байв. Тэд Инчонд буцаж ирэхэд хот хэвийн байдалтай байлаа, хинч юуж анзаараагүй. Харин хэд хоногийн дараа Жон Ёнсок цагдаад очиж зөвхөн ихийгээ алга болсон гэж мэдүүлсэнийг дээр үгүйсэн. Энэ мөчөд хэрэг ичлэгдэх урт процесс эхэлсэн юм. Энэ бол аллагын дараах чимээгүй хэсэг. Гадаад ертөнцид бүх зүйл хэвийн мэт харагдах боловч дотроо бол аль хэдийн буцах замгүй болсон үе. Харин дараагийн шатанд цагдаа нар хөдөлж эхлэн камер баримт замын мөр. Жижиг сэжүүрүүд нэг нэгээрээ холбогдож хин нэгний ярьж байсан худал түүхийг задлах болно. Хоёр хүн алга болсны дараах өдрүүд Инчонд гаднаа тун тайван өнгөрч байлаа. Харин Жон Ёнсокийн дотор нэг л мэдрэмж байнга эргэлдэж байсан нь энэ бүхнийг удаанууж чадахгүй гэсэн айдас. Тэр цагдаад очихдоо яг энэ айдсаасаа зүгтэж өөрийгөө аль биесээр хамгаалж байна гэж бодсон байж мэднэ. Гэхдээ түүний өгсөн мэдүүлэг өөрөө мөрдөн шалгалтын ихний том сэжүр болсон юм. Цагдаа нар ээжийг нь алга болсон гэж бүртгэж авсан ч том хүүгийн далаар огт дурдаагүй явдлыг тэмдэглэн үлдээсэн. Хамт амьдардаг хоёр хүн нэгэн зэрэг сураггүй болцоход байхад яагаад зөвхөн нэгийг нь ярьсан бэ гэдэг асуулт тэр даруй гарч ирв. Үүн дээр нэмээд Жон Ёнсокийн санхүүгийн байдал мөрийтэй тоглоомын өр гэр бүлийн дотоод зөрчлийн талаарх мэдээллүүд аажмаар бүрэн зураг болж эхэлжээ. Эхний өдрүүдэд цагдаа нар түнд хүчтэй дарамт үзүүлээгүй нотолгоо дутуу байлаа. Харин түүний хөдөлгөөнийг нэгтэлж эхлэхэд байдал огцом өөрчлөгдсөн юм. Камерын бичлэгүүд нэг нэгээрээ ил болов. Ахих нь эзэмшдэг Honda Civic автомашиныг Жон Ёнсок жолоодон Инчоноос гарч Камва мужийн зүг явж буй дүрс бичигдсэн байв. Зөвхөн нэг ч удаа биш, хэд хэдэн камерт өөр байршлуудад. Дараагийн баримт хурдны замаас гарч ирсэн. Төлбөрийн баримтууд дээр Жон Ёнсокийн хурууны хээлэрсэн нь түүнийг тухайн замаар явсныг үгүйсгэх аргагүй болгосон юм. Тэр ахыхаа машиныг түр зур хэрэгэлсэн гэж тайлбарсан ч яагаад заавал Камвон, яагаад тэр хугацаанд гэдэг асуултанд логик хариулт өгч чадсангүй. Харин шатхуун түгээх станцын камерын бичлэг мөрдөн шалгалтыг дараагийн шатанд авчирсан байдаг. Автомашины явахын данг хэд доош суусан байдал тодорхой харагдсан. Энгийн зорчигч тээвэрлэлтэнд ийм байдал үүсэх нь ховор. Цагдаа нар үүнийг анзаараад туршилт хийсэн байдаг. Ижил загварын Civic автомашинд ойролцоогоор 125 кг жинтэй ачаа очиход яг ижилхэн суулт үүссэн нь бичлэг дээрх дүрстэй давхцлаа. Энэ л мөчөөс эхлэн Жон Ёнсокийн би мэдэхгүй гэсэн түүх задран унаж эхлэв. Түүнийг дахин байцаахад ярианы өнгө нь өөрчлөгдөв. Эхэндээ тайван бэлтгэсэн мэт байсан хариултууд нь зөрчилдөж өөрийгөө үгүйсгэж эхлэв. Ялангуяа ах чинь хаана байгаа вэ гэсэн асуултанд тэр удаан дуугүй сууж хариултаа сольж байв. Ингээд 2013 оны 9 дугаар сарын 23-нд байдал огцом ирэглээ.
Камвамужийн Жонсон хошууны уулын бүсээс хүний цогцолсон тухай мэдээлэл иржээ. Гар хөлийг нь саарал наадаг тузаар хүлсэн, боомлсон шинжтэй эмэгтэй хүний цогцос. Удалгүй ДНХ шинжилгээгээр Кимээс үг болох нь тогтоогдох нь тэр. Нэг хоногийн дараа Кёнсан Букмужийн улжийн хошууны замын хажуугаас өөр нэг цогцос илүү аимшигтай байдалтайгаар олдов. Хэсэглэн тасалсан танигдах боломжийг зориудаар үгүй хийсэн шинжтэй. Энэ нь Томхүү Жонхва Сок байлаа. Хоёр өөр газар, хоёр өөр хэлбэр. Гэхдээ нэг гэр бүлийн хоёр ам. Энэ мөчид хэрэг албан ёсоор аллах болох нь тодорхой болсон юм. Жон Ён Сок дахин байцаагтад түүний биеийн байдал эрс өөрчлөгдөж, дуун чичирч, өгүүлбэрүүд нь тасалдаж эцэст нь бүгдийг би хийсэн гэж мэдүүлжээ. Гэхдээ энэ бол төгсгөлийн биш, дараагийн эхлэл байлаа. Учир нь мөрдөн шалгалт түүнийг ганцаараа байсан гэдэгт итгээгүй. Канвон улжийн хүртлэх урт зам, хоёр өөр цогцос, нэг нь боомлж, нөгөө нь хэсэглэн тасалсан. Энэ бүхний ганцаараа сандралын байдалд хийсэн гэдэг хэтэрхий зохион байгуулалттай харагдаж байв. Эндээс эхнэр Кимийн нэр анхудаа албан ёсоор яригдж эхлэв. Тэр нөхөртэйгээ хамт Канвон улжийн руу явсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. Гэхдээ түүний тайлбар тун энгийн байв. Би зүгээр л дагаж явсан. Нөхөр намайг машинаас буулгаагүй. Би ихэнхдээ унтаж байсан гэв. Тэр өөрийгөө ямар ч гэмт хэрэгт оролцоогүй, юу болж байгааг ойлгоогүй гэж мэдүүлсэн аж. Ээж дэлгүүрийн CCTV худалдан авалтын баримтууд, эхнэр нөхөр хоёрын сэргээгдсэн мессежүүд энэ тайлбартай нийцэхгүй байв. Ээжийнх нь тамга бичиг баримт нэр шилжүүлэх тухай ярианууд, амьдрах ёстой гэх өгүүлбэрүүд мөрдөн шалгалтын ширээн дээр нэг нэгээрээ гарч ирсэн. Эхнэрийг сэжигтнээр байцаасны маргааш 2013 оны 9 дугаар сарын 26-нд Ким гэртээ амиа хорлсон байдалтай олдсон юм. Хоёр худас гэрээстэл үлдээв. Би Ким буруугүй нөхөр ганцаараа хийсэн гих өгүүлбэрүүд. Энэ үйл явдал нийгмийг дахин хуваалаа, зарим нь түүнийг золиос гэж үзсэн. Зарим нь гол удирдагч байж магадгүй гэж харсан. Энэ мөчөөс эхлэн хэрэг зөвхөн аллах биш, харин хиний үнэн, хиний худлаа вэ гэсэн асуулт болж хувирав. Нэг нь амьд үлдэж, нөгөө нь үхлээр дууга хаасан нөхцөлд жинхэнэ үнэн хаана байна вэ гэдэг асуулт хизээж бүрэн хариултгүй үлдэх хувьтай байлаа. Ким амиа хорлсон тухай мэдээ ил болсон мөчөөс эхлэн энэ хэрэг зүгээр нэг гэр бүлийн аллах байхаа байсан. Хоёр хүний амийг хөнөөсөн хэрэг аль хэдийн илэрсэн байсан ч олон нийтийн анхааралд яагаад гэдгээс илүү хэн удирдсан бэ гэдэг асуултанд шилжсэн байна. Ялангуяа нэг зүйл хүмүүсийн чихүүцийг хүргэж байлаа. Энэ аллах санамсаргүй уурын мунхрал биш байсан. Мөрдөн шалгалтын явцад ил болсон баримтуудын нэг нь Жон Ён Сок болон эхнэр Ким хоёр хэрэг гарахаас өмнө гэмт хэргийн тухай ном, цуврал алуурчин, гэмт хэргийг илрүүлдэг профайлерын тухай нэвтрүүлгүүдийг тогтмол үзэж, уншиж байсан явдал байв. Тэд зүгээр сонирхлын төвшөнд биш, хэрхэн мөрдөн шалгалт явагддаг. Цогцос хэрхэн танигддаг, ямар улмөр хамгийн амархан илэрдэг талаар анхаарч үздэг байсан нь тодорхой болсон юм. Жон Ён Сок хожим энэ талаар эхнэр маань гэмт хэрэг илрүүлдэг профайлер болох мөрөөдөлтэй байсан. Тийм төрлийн контент их үздэг байсан гэж тайлбарлажээ. Гэвч мөрдөн байцаагчид энэ тайлбарыг бүрэн хүлээн зөвшөөрөөгүй. Учир нь тэд зүгээр үзээд өнгөрсөн бус сурсан зүйлээ хэрэг дээр ашигласан болохыг харуулж байв. Томхүү Жонхва Сокийн цогцос танигдах боломжгүй болтлоо хэсэглэн тасагдж, нүүр царайг нь гимтээж, хурууныхээ шүдийг нь зориудаар устгах орлого хийсэн нь үүний тод жишээ. Энэ бол энгийн хүн сандралын дунд гаргачих үйлдэл биш, харин хэрхэн танигддаг вэ гэдгийг мэддэг, эсвэл ядаж мэддэг гэж бодсон хүний сонголт байлаа. Ээжийнхээ цогцыг өөр газар өөр нөхцөл хайсан нь ч мөн адил. Нэг дор хоёр цогцос үлдээхгүй байх, мөрдөн шалгалтын чиглэлийг тарах, цаг хугацааг сунгах. Эдгээр нь олон гэмт хэргийг нэвтрүүлэх давтагддаг сонгодог тактикууд. Тэд яг энэ байдлаар хөдөлсөн. Ийм ч учраас шинжээчид нэг дүгнэлтэнд хүрсэн. Энэ хэрэг бол мэдэхгүйдээ хийсэн алдааны нийлбэр биш, харин мэдэж байж, эсвэл мэдэж байна гэж итгэж байсан гэмт хэрэг байсан. Эхнэр Кимээ үлдээсэн гэрээсэл энэ дүгнэлтийг улам маргаантай болгов. Тэрхүү захидалд сэтгэл хөдлөлөөс илүү тооцоололд амгаалж, өөрийгөө хамгаалж, гмийг өрөөсөө зайлуулах орлого тод мэдрэгддэг. Амьд үлдсэн нөхөр нь харин би дагагч байсан гэж мэдүүлсэн. Гэвч хэн нь үнэн ярьж байсныг батлах ганц ч боломж үлдээгүй. Нэг нь шороонд, нөгөө нь булшинд орсон. Шүүгч энэ асуултанд тодорхой хариулт өгч чадсангүй. Анхан шатны шүүхээр цаац, харин давж заалтахад насан туршийн ял өгчээ. Хууль ёсны шийдвэр гарсан ч ёс суртахууны асуулт нээлттэй үлдсэн юм. Хэрвээ үнэхээр хэргийг зохион байгуулж, сэтгэл зүйн хувьд удирдсан хүн нь Ким байсан бол тэр аль хэдийн ял завьсан. Харин Жон Ён Сок жинхэнэ удирдагч байсан бол бүхнийг их нэртэй тогсон хүн болон үлдэн. Энэ хэрэг бол уурын мухарлын гинтийн аллах байгаагүй.
Өр шир, айдас, хяналт, хамаарал олон сарын турш чимээгүй хоримтлагдаж, эцэст нь хүний амийг шийдэл мэт харах хүртэл сэтгэл зүйг нь нэвтсэн явдал байсан. Гэмт этгээдүүд нэг нь шоронд, нөгөө нь үхлээр үннийг хаасан, харин хоёр хохирогч үггүйгээр түүх болон үлдлээ. Үнэн бүрэн ил босно гэдэг асуулт өнөөдөр ч хариултгүй. Ханижлээ буруу сонгох, тэдний нөлөөнд автах сул дорой мухаг байхын зовлонгоор энэ хэрэг төгсжээ.